Сайн уу манайхан. За өнөөдөр бүгдээрээ 1974-өөс 1991 оны хооронд 10 гаруй үнийг тарчлаа өнөөсөн Dennis Rader буюу BTK алуурчнаас сэтвлэн хийсэн The Claw Hitch Killer киноны төвчлийг хүлээн авч сонсноо. За тэгээд насаараа шахуу хамт амьдарсан тусч цайлган сэтгэлтэй хөдөлмөрч аав нь нэг л өдөр алуурчин байж магадгүй тухай олж мэдснээр яг юу болох вэ? Одоо бүгдээрээ үзцгээе. Америк нэгдсэн улсын Кентаки мужийн Clarksville хэмээх хэдхэн мянган хүнтэй бараг бүгд бие биенээ таньдаг шахуу энэ хотод 10-аад жилийн өмнө 10 гаруй бүсгүй цувралаар алуулсан аимшигтай үйл явдал болж байжээ. Өнөөдөр тэдгээр хохирогчдын дурсгал зориулсан хүндэтгэлийн өдөр бөгөөд хохирогчдын үр хүүхэд гэр бүл ойр дотныхон бас хотын иргэд цуглан алуурчин хизээ нэг өдөр баригдаж шудраг шүлтээр шүүлгээсэй гэж дотроо битүүхэн залбирж байгаа харагдана. Алуурчин тухайн үед Claw Hitch алуурчин гэж нэрлэдэг байсан бөгөөд Claw Hitch гэдэг нь ихэвчлэн цэрэг цагдаа нарын ашигладаг нэг төрлийн олсоор боох аргыг хэлдэг юм байна. Яагаад ингэж нэрлсэн нь цаана учиртай. Тэр гаж алуурчин бүсгүйчүүдийг олон хоногийн туршид дагаж бүх зүйлийг нь мэдэж явсныхаа дараа хөнгүүийн далимдуулж гэрлүүн ороод бүсгүйчүүдийг тусгай олсоор гар хөлийг нь боосныхоо дараа гаж хүслээ ангаж хүчинчээд хоолойг нь бомлон амийг нь хөнөөдөг байсан байгаа. Хотын иргэдийн дийлэнх нь Христийн сүмд байнга явдаг. Ер нь буруу зүйл хийдэггүй дөлгөөх хүмүүс байдаг ба сүмийн пастор Randy талигачдын дурсгал зориулан дуудуулж байгаа харагдана. Энэ хүмүүсийн дунд киноны маань гол дүр 16 настай Тайлер харагдах ба. Тайлер маань аав ээж охин дүүгийнхээ хамтаар бүтэн сайн өдөр бүр сүмийн цуглаанд явдаг нэлээд шашинлаг гэр бүлийнхэн аж. Түүний аав Дон бол гарын уртай нэгэн бөгөөд хотынхоо скаутын холбоог хариуцсан ажиллаж олон зуун хүмүүсийг байгальд амьдрах аргад суралцуулж байгалийн үр шим ашиг тусын талаар зааж сургасан буянтай нэгэн. Тайлерын авгах буюу Дооны төрсөн ах Руди бүх биеийн саажснаас болоод оюун санаач асуудалд орж ярьж чадахгүй болсон тул эдний хотын асрамжийн газрын хяналтанд байд юм байна. Тайлер хотоос зайд байх цусланд 7 хоног амрах байсан ч хүүхдүүд аавынхаа сургалтанд бүртгүүлэхгүй байгаа учраас мөнгө муу байна. Миний хүү дараа л цусланд явах нь дээ. Гэхэд Тайлер хэдийн урам нь хугарсан ч цуслан явж байснаас ганц хоногчлолтгой хоолтой байсан дээрээ гэж бодоод тоосонгүй. Тэр оройн Тайлер аавынхаа машины түлхүүрийг аваад гарч байгаа харагдах ба. Найз өхөө эмигээ гэрээс нь очиж авчаад энэ хоёр үнсэлцэж өнгөлдөөд бие бинийгээ барьж идэхнээ баг. Эми ч муу адил Тайлертай хамт нэг сургуульд явж нэг цуглаанд явдаг болохоор энэ хоёр бие бинийгээ бүр баг бахасаа л мэднэ. Ингээ байж байхдаа Эми машины суудлын доороос хөлөвлж амдаа алчуурч хөлсөн бүсгүйн зураг олж хараад бүр шок. Тэйлэрч бантан над чинь миний авсан зураг биш шүү амлая гэсэн боловч Эмид нэг л эвгүй санагдаж би хармаар байна. Гиссээр байгаад гэрлүүгээ өргүүлдэг. Маргааш нь сүмийн цуглаанд очиод дуудлаа сонсч байх үед Эми түн рүү нэг л ёоцгүй хараад байгааг анзаарна. Тайлерын сайн найз Билич мөн сүмд явдаг бөгөөд цуглааны дараа Тайлер тандаж "Өгшөн, Эми чиний талаар хүн болгонд яриад яваад илээ штэ. Чи машинаасаа хүлүүлсэн хүүхний зураг гаргаж ирсэн гэсэн үнэн үү?" Гэх зэрэгээр асуухад Тайлер "За юу гэж тийм байд юм бэ? Эми л димэрж байхгүй юу?" гэд халгаасангүй. Гэртээ арай сууж итэл Билигээс нэг мессеж ирэх ба "Сургууль даяараа чиний тухай ярьж гин" гэж бичсэн байдаг. Тейлерийн гэрийнхэн Claw Hitch алгын хохирогчдод зориулсан дурсгалын арга хэмжээнд орж байх үед Тейлер Эмитэй уулзаж "Чи тэр зургийн талаар хүмүүст ярьсан юм уу те? Яаж байгаа юм бэ?" гэсэн чинь "Би олон хүнд яриаггүй уулна ганц л хүнд хэлсэн штэ. Ингэтлээ амар тарна гэж би яаж мэдтiin" гэж авд юм да. Бухимдсан Тейлер харах гээ байж итэл Кейси гих охин гарч ирснэ. Зургийн талаар ярих гээд эхлэх үед Тейлер уурсан дээрээ улам бухимдаж "Би яаж мэддэм бэ? Миний зураг биш" гэж хэлээд уурлаад яваад өглөө. Угаасаа аавынх нь машинаас олдсон зураг болохоор мэдээж аавыгаа ардаж хамаг юма хурааж хадгалдаг жижиг амбар руугаа явж ороод аавынхаа эд зүйлсийг ухаж төгсөн боловч ямар ч сэжигтэй юм байсангүй. Гэтэл амбарны шал нэг л биш байгаад харна шалгаа үзтэл нилээн нууцлагдмал шүүгээрхүү зүйл байш шүү. Дотор нь 9 жорийн хүлүүлсэн нэмэх 18 сэтгүүлүүд байх ба хамгийн доор нь нэг бүсгүйн Polaroid зураг байдیں۔ Тэгснэ зургийн доор "Миний хамгийн дуртай Нора" гэд хачийн бичсэн байхыг хараад Тайлерийн дотор сонирн болоод явчихна. Аав нь гэмгүй харагдаг ч ер нь л зүгээргүй юм байна да. Ард нь их л нууц байх шиг байна гэж гадарсан Тайлер авдаа сэжиг ахуулахын тулд яг байсан байранд нь тавиад гарсан боловч удалгүй аав нь гараашндаа юм оруулах гэж байхдаа түлхүүрийг нь оролцсон байна гэдгийг тэр дорн л гадарлаж байна. Тэр оройн Тайлерийн нойр хөрдгөө. Нороо гэж тэр бүсгүн юу хүү юм болоо? Яагаад амийг нь дараад хүлцэн байсан юм бол гэж гайхан ястол 9 шидийн зүйл бодож өвтдөг. За тэгээд тэсэлгүй босоод Норогийн талаар интернетээс хайтал Нора 13 жилийн өмнө Claw Hitch алуурчинд хулгайлагдсан зэрлэгээр тамлуулж амиа алдсан тухай олж уншаад бүр шок. Хамаг зүрх нь хүчтэй цохилж арай манай аав Claw Hitch алуурчин юм биш үстэй гэсэн аимшигтай зүйл бодогдож байтал ээж нь орж ирээд хар шин болцоод байхад эртхэн унт гэж загнаад явуулдаг. Гэтэл маргааш нь аав нь ярилцах зүйл байна. Гээ Тайлерыг дагуулад амбар руугаа орлоо.
Тэгсний өчигдрийн нууц шүүгээтэй шалныхаа дээр багжны ширээ энтрээ тавьсан байсан нь улмал с ижигтэй санагдах ба. Хөргөчнөөсөө нэг пив гаргаж ирснээр Тейлорт өгөөд "Зүгээрээ ууж болно. Би ч бас чиний насан дээр уудгал байсан" гэжсэн аа. "Би чамайг шөнөөр миний машиныг авч гараад байгааг чинь мэдэн шүү. За яг вэ өсвөр наснд тиймэрхүү зүйлс байдаг юм. Би ч бас чиний насыг туулж л гарсан. Өсвөр наснд арх таймих машин тэрэг унахаас гадна янз бүрийн хүүхэн шуухан ч бодж л байгаа үстэй. Ялгаагүй авдан ч бас тийм янз янзын бодлууд байдаг юм. Хүн болгон л тэгдэг шүү дээ. Гэх мэтэр хүн шалан доор нь байсан сэтгүүлүүдийг олцсонд бантаад иймэрхүү юм яриалах шиг байна." Аавынхаа ярианаас залхсан Тейлор найз Биллитэйгээ уулзсан дотроо уудлын харилцаагаар шийдээ очтол Билли бүр хитрхи шашиндаа орсон юм шиг байгаа. "Чиний машинаас олдсон тэр зураг бол нүгэл шүү дээ. Би нүгэлтэй үнтэй юм ярьж болохгүй" гэд бүр найзтайгаа таван өгч сэлждэггүй нас. За ингээд Тейлор маань ярилцах чөнгүү явж байхдаа эдний сургуулийн нэлээд гадуур хагддаг Кейси гэдэг охинтой жаал юм ярилцдаг. Кейси бусадтай нийлдэггүй байнга л Клоу хийчээ алуурчныг уншин судлан явдаг тул Тейлор түүнээс тусламж авмаар байгаагаа хэлээд манай хоёр орой Кейсигийн дуулцахаар тохирлоо. За ингээд Кейсигэнд яваа очтол мань охин бүр хайрцаг дүрэн Клоу хийчээ алуурчны тухай баримт гаргаад ирд юм да. Хохирогчдын зургнаас эхлээд алуурчны үлдээсэн уул мөрийг маш тодор дүрсэлсэн хэдэн 10 гэрэл зургууд байлаа. Хэдий алуурчин 10 жилийн өмнөөс алалгаа хийхэ болсон ч Кейсийн үнд итгэхгүй байлаа. Тэр одоо хүртэл алалгаа хийсээр л байгаа. Зүгээр л хүн олохоргүй сайн нутгал болсон байх гэж бодож байгаагаа хүртэл хэлдэг. Гэрийнхэн Тейлорыг яагаад оройтод байна гэж асуусан ч сургуулийнхаа сайн дурын ажилд оролцож байгаа гэж худлаа хэлсэн ч аав нь түүнд итгэсэнгүү. Араас нь дагсаар угаад Кейсигийн байн очиод байгааг нь мэдчихдэг. Тэгснээ Тейлор тандаж "Би чамайг Кейсигээ охинтой байн уулзаад байгааг чинь олж мэдсэн шүү" гэж хэлснээ. "Найз охиноо дагуулад ирээ. Бүгдээрээ хамт оройн бол идеал гэж авч байна." Тэгэхээр нь Тейлор ч Кейсиг дагуулan ирэхэд мань охин эдний аав ээжтэй хэл амаа маш сайн ойлголцож инээж хохирсон шигээл сайхан л байлаа. Ингээд тэр хоёр машинд явжтэл Кейси гинтэл "Чи аавыгаа алуурчин гэж бодож байсан уу?" гэж тоглоом шоглоом хийхэд манай хүний царай хувьсгээл явчих. Кейсич гайхан яагаад байгааг нь асуухад Тейлор аавынхаа талаар олсон бүх зүйлсийг хэлж амбаарнаасаа ноороо гэд бүсгүн зургийг осноо хэлэхэд Кейси тэгвэл очиж үзцгээе. Гиссээр угаад буцаад эднийд хурч ирээд амбаар руу явж ороод шалхтал эртэд байсан зүйлс аль нь ч байдгүй шүү. Гэхдээ хайрцагны буланд ямар нэгэн зүйл байхаар нь гаргаа тартал бүдүүвч зураг байна. Кейси уцаараа зургийг дарж аваад манай хоёр өнөдөртөө салцгаалаа. Энэ явдлаас хойш удалгүй Тейлор гэрийнхнийгээ унтаж байхад нь байшингаа нэгжиж байгаад нэг нууц зөөр болохваа яваад ортол битүү аавынх нь эд зүйл байшгүй. Шалгаа үзтэл бүсгүүчүүдийг яаж илүү өвтгөж тамлан зоох тухай гар зургаар дүүрэн байсан нь Тейлорт үнэхээр аимшигтай санагдаж байсан ч түүнээс илүү аимшигтай зүйл байсан нь хэдэн 10 бүсгүүчүүдийн жолооны үнэлэх, иргэний үнэлэхийг нэг хайрцаг татгалзсан байсан ба энэ дунд нөгөө Норогийн иргэний үнэлэгч бас байв. За эдний аав бараг Клоу хийчээ алуурчин гэдэг нь 99% магадaltaй болоод явчих. Манай хүч аавдаа урам нь хугарч дотор нь давчтан хэцүү байлаа. Маргааш өглөө наам нь хоёулаа анд явъя. Гиссээр угаад Тейлорыг дагуулan ойруу орсноо бууга цэвэрлж байхдаа "Чиний мөрдлөгийн ажил ямар хөө явж байна да?" Гэхэд Тейлор зочирдон "Юу мөрдлөг? Та юу яриад байгаа юм бэ?" гэж гүрийхэд "Хүмүн. Чи Кейситэй нийлээд мөрдөөд миний өмнүүдийг ухаж төнхөд байгааг чинь аав нь мэднэ. Чи амбаар байшингийн зорноос миний өмнүүдийг ухсны чинч би мэднэ. Гэхдээ хүмүн тэр зүйлс минийх биш шүү. Авгаах Рюдиг ях чинь. Ам чамд үннээ хэлэхгүй бол чи бүх зүйлийг буруугаар ойлгочих гээд байна." Залуу байхдаа Рүди бит хоёр тийм садист зүйлс их дуртай байсан. Охтууд дээр ч их туршдаг байсан. Аав нь гэр бүлтэй болоод тэр талаараа бодгоо олсон. Харин авгах чинь тэр бүх гаж мөрөөдлөө аяагүй. Харин бүр удалгүй бүсгүүчүүдийг алж эхэлсэн. Тийм ээ. Клоуичийн алуурчин бол чиний авгах Рүди. Аав нь яаж төрсөн ахыгаа цагдаад барьж хөвдөө. Тийм болохоор л бүх хийцүүлсийг нь гэртээ нуусан. Миний хүү зөвөр болохоор гэж авд юм да. За ингээд тэр хоёр бүх гаж сэтгүүл хохирогчдын зураг иргэний үнэлэх гээд нотлох баримтуудыг шатааж орхих ба Тейлор ч аавыгаа алуурчин биш гэдгийг мэдээд дотор нь уйжирч байлаа. Ингээд удалгүй аавынхаа скаутын сургалтанд суугаа үйж идэл Кейси ирчээд дуудаад байдیں۔ "Тейлор, чи хэд хоног сургаггүй хайдчваа. Би нөгөө бүдүүт зургийг судлаа үзтэл эмгтээчүүдийг тамлан зовоох зөөр байгуулах гэж байсан юм байна" гэж хэлсэн чи Тейлор уурлан "Үгүй, чи бит хоёр буруу утсан байлээ. Манай аав хэрэгтэн биш заа юу" гэж хэлээд манай хоёр түр тар хийгээл явчихна. Цусланд явуулах мөнгөгүй гэдээсэн аав нь Тейлорыг гинтэл цусланд нь явуулахар болох ба манай хүүч цуслан руугаа явах автобусандаа сумагцаа нэг л сонь санагдаж аавынхаа үйл хөдлөлийг бодон сууж байлаа. Дүрс шилжин орой олоо идж байхдаа доон та хоёр маань хадам ээж дээр очиж 7 онцоод ирвэл яасан юм бэ? Ойрд очиагүй штэ. Би очимоор л байна. Даач энд ажил их байна. Гэхэд дооны ихнэр түүнтэй санал нийлж маргааш өглөө охиноо дагуулад ээж их рүүгээ 7 хоног амархаар явснаар манай доо эцэст нь нэг юм ганцаараа үлдэж бузар үйлдэлүүдээ хийх боломж гардаг.
Мань нөхөр кофе ун цагдаа нартай хөхрөлдөн ойр зургийг ярьсан шигээ явж байгаад дэлгүүртээ хүнсээ цуглуулж байхдаа нэг бүсгүйтэй халт тааран таалагдсан уу яасан. Дэлгүүрээс гараад дагасаар угаад гэрийг олоод мэдчлээ шүү. За тэгээд гэртээ буцаж ирснээ байшингийнхаа дээврээс хуучны зүйлсүүдээ гаргаж ирэн эмэгтэй хүний даашин зөмсөн хиймэл үсэнтэр зүүснээ. Өөрийгөө боомилж олсоор ороож моросноо нэг хачин зургнууд аваад эхэлтийн. Ёстой гаж амтан л гэж энэ бах та. Гэтэл энэ үед хонх дуурахад Дон сандарч хувцас сольж өмсөөд хаалга талтал Кейси зогсож байна. Тейлертэй уулзах ирсэн гинэ. Хүү маань цуслан руугаа явцсан. Ирэхээр нь уулзаарай. Гижснаа Кейсигийн зургийг дараад өгөө л гэж байна. Мань нөхөр Кейсиг явуулчаад сая явсан өөрийнхөө зургуудыг харсан ч таалагдсан зураг олдог юм аашин. Бүгдийг авч хийдснээ жоох үгчиг айшилж энтер. Энэ бүр ёстой сэтгцийн асуудалтай гаж нөхөр биш. За ингээд мань нөхөр эртэдийн бүсгүн гэрлүүн очиод байшин руу яаж нэвтэрж орох замаа хайж байгаад зойрныхын түгжээг эвдэлж дараа орохдоо бэлдэж өрхлөө. Тэгснээ сүмийнхээ цуглаанд очиж скаутынхаа сургалтанд хижээлээ зан яг л хэвийн уншгал өдрүүдийг өнгөрөөж байгаа л харагдана. Хинч түүнийг гаж тонтой алуурчин гэж сэжиглэхгүй байв. За тэгээд гэртээ очиод алгад ашиглах бүх багаж хэрэгслээ бэлдэж аваад үүрээр нөгөө зойрны цонхоор дамжин бүсгүн байшин руу яваад орноо. Бүсгүй хүн орж ирснийг мэдсэн ч байхгүй буудан дээрээ хэвтэж байтал хар маск зүүсэн буутаа нөхөр орж ирснэ. Амаа татаар чимээ гаргах юм бол алан шүү гэж сүрдүүлж эхлэхэд бүсгүй бүр шок. Хамаг хүүтүүлсэн цутгаал явчихна. Би банк дээрэмчээ явж байна. Надад чиний машин л хэрэгтэй байна. За юу? Түлхүүр чи хаан байна. Гэхэд сандарсан бүсгүй миний цүнхэнд байгаа гэж хэлэхэд Дон цүнхнээс нь машины түлхүүр иргэний үнэлгийг нь авч кармаснаа бүсгүйг дарамтлан унтлахын нөрөө рүү орууллаа. Тэгснээ бүсгүйн гар үлийг нь олсороо боож эхлэхэд бүсгүй дагжин чижирж уйлж байсан ч Донд харин энэ нь харинчиг таашаалыг мэдрүүлж удаа хугацаанд аллах хаяагүй учраас бөөн баяр болж байв. Тэгснээ бүсгүйн хоолойг тэркогоор нь боож байгаад ухаан алдуулаад унахчихна. За ингээд ухаан алдсан бүсгүйг 9 жороор зургийг нь авч байтал коридороос Тейлер буу барьсан ороод ирд юм да. Хүүдээ газар дээр баригдсан Донд бүр хилэгжиг байсангүй. Чи чинь цуслан руугаа яваагүй юм уу? Энд юу хийж байгаа юм бэ? Гэж хэлэхгүй манай Тейлер цуслан руу явахаас өмнө Кейсинийг загтал үлдээгээд манай хоёр уулзч л дээ. Кейси түүнд Норо гэд бүсгүй алуусан байшинг үзүүлэхэд Тейлер уурлаад явах гэсэн боловч Кейси ягаад алуурчин олох гэж ингэж их хичээгээд байгаа тухай үннээ хэлдэг. Кейсиг жоохон байхад нь түүний ээж Кристалыг ч бас хэнийг итгээд гар үлийг нь хөлж хүчиндээд амийг нь хөнөөж өргсөн ч нотлох баримтууд хангалттай байгаагүй тул яг хэн алсан тодорхойгүй одоо хүртэл олдог байгаа юм байна. Гэхдээ ээжийнх нь гар хөлийг боосон аргыг харахад яалтчгүй Клоу хийчийн алуурчин мөн байна гэдэгт Кейси маань итгэдэг тул энэ алуурчин олж байж л үннийг олж мэднэ гэж хэлэхэд Тейлерийн царай бараагаал явчихна. Яагаад тэгэхээр тэр шөнө аавынхаа зорноос бүсгүйчүүдийн иргэний үнэлэхийг үзэж байхдаа Кристал Харпер гэсэн бүсгүй үнэмлэх байсныг санаж яалтчгүй өөрийнх нь аав Кейсигийн ээжийг алсан байж магадгүй гэж сэжиглэн Доныг нууцаар мөшгөөр тохирчилдээ. Тэгээд цуслан руу явах гэж байгаа юм шиг автобусанд суугаад удалгүй дараагийн буудлын дээр бууж Кейситэй уулзаад энэ хоёр Доны үйлдэл бүрийг даган мөшгсөн байгаа. Тейлер бүр гэрлүүгээ нууцаар ороод аавынхаа утсанд байршил тогтоог цуулгаж байтал гинэд аав нь дуурснаар сандран унтлагын өрөөний орон дээр ортол удалгүй аав нь эмэгтэй хүний дүүплэн дээр өмссөн байгааг хараад нүд нь орой дээрээ гарахва. Надад туслаарай гэж Кейси рүү мессеж бичснээр Кейси гинэт тэдний ирсэн тэр юм байна л да. Үүрээр мань хоёр Доныг дагсаар бүсгүн байшин руу ирээд Доны орсон зойрны өрөөгөр дамжин ороод үйлдэл дээр нь ийхүү барьж авчээ. Дон хүүдээ андан бууга өгчхөө. Аав нь бүх асуудлыг зохицуулна. Санаа зовлтгүй. Энтэр гисээр угаад бууг нь авснаа. Чи уулны энэ талаар мэдэх ёсгүй байсан юм да хүм. Гэж хэлснээ Тейлерийг буутгах гээд гохын дарсан ч сумгүй буув. За ингээд Тейлер урлаж аавыгаа зохион авснаар энэ хоёр барилцаж яваад буу юм болно. Дон хүүгээ доор оруулж байгаад хоолойг нь боогоод яг алдгийн даваан дээр Кейси түүнийг зохион унагааснаар Тейлер арайч өгсөнгөө. За ингээд Клоуичийн алуурчныг үйлдэл дээр нь барьсан Кейси цагдаар ярих гэтэл Тейлер түүнийг болиулж байгаа харагдана. Удалгүй дүрсэлэгдэн Кларксвилл хотын скаутын багш Дон алгуулсан тухай мэдээ. Хотоор тархан хүмбэрэл түүнийг ирэн айж байх ба. Нөхөр нь алгуулсанд Тейлерийн ээж үнэхээр их санаан зовж байсан ч хүүхдүүдийнхээ өмнө ойлгохгүйг хичээж байлаа. Ингээд нэг өрөө Тейлерийн ээж өрөөнд нь орж ирээд миний хүү сэтгэлээ бариарай. Аав нь өнгөрч гэж. Цагдаа нар цогцыг нь ойгоос олсон байна. Гэхдээ аав нь амиа оролцсон байна гинэ. Гэж асгаран уйлж эхлэхэд манай хүн харин ч нулимс туслуулсангүй. За юу болсон бэ гэхээр Кейси цагдаар барих гэсэн боловч Тейлер алуурчны гэр бүл гэдэг нэр зөвл хотоор үзий ядагдаж ээж дүү хоёрт нь үнэхээр хэцүү байхыг мэдж байгаа учраас чимээг өхөн өөрсдөө асуудлыг шийдэхийг хүсжээ. Мань хоёр Доныг машинд нь ачаа авч яваад өнгөн рүү аваачиж байгаад толгоонд нь буудан хөнөөж өргсөн ба. Өөрсдийнхөө гарыг маш сайн цэвэрлсэн учраас цагдаа нар Доныг амиа орлсон гэд дүгнсэн байна л да.
Киноны маань төгсгөлд Донны дурсгал зориулан хотын иргэд үг хэлж байх үед Тейлор маань гарч ирэн аавынхаа дурсгал зориулан үг хэлж байх ба. Энэ хотынхон дундаас Донны хэн байсан бэ гэдгийг Тейлор, Кэси хоёр маань дотроо үрд хадгалан үлдэж байгаагаар кино маань төгсөж байна. За тэгээд энэ киноны цуврал алуурчны дүрийг бол BTK буюу Деннис Рейдер гэдэг цуврал алуурчин нөхрөөс санаа авчижсэн гэж би дурдсан да тий. Деннис Рейдер бол яг энэ кинонд гардаг шиг Канзасын Вичита гэх цөөнхөн амтай хотод амьдардаг байсан. Яг кинонд гардаг шиг мань нөхөр бол скаутын багийн багшаар ажилладаг. Хотынхоо сүмийн цуглаанд алгасалгүй явдаг. Тусархуу, цайлган сайн залуу гэж ойр дотныхондоо хүндлэгддэг нэгэн байсан юм байлээ. Гэвч сайн залуу гэсэн маскны цаана 10-аад бүсгүйг гаж хүслээ ханган зэрлэгээр тамалж алсан. Алуурчин нуугдж байсан 1974-өөс 91 оны хооронд 10-аад бүсгүйг яг энэ кинонд гардаг шиг хүлж боомлох зэргээр хөнөөсөн байгаа. Тэгээс кинонд гарсан хиймэл ус зүгээд эмэгтэй хүний даашин зөмсөж өөрийгөө сар ороогоод зураг авдаг эвгүй хэсэг байсан да тий. Деннис Рейдер баригдсныхаа дараа цагдаа нараа гэрт нэгжлэг хийх үед яг кинонд гардаг шиг хиймэл ус зүгээд эмэгтэй хүний парик энтер зүүцэн хэдэн зуун полароид зургууд олдсон гэдэг. Яагаад ингэсэн гэж цагдаа нар асуухад гэр бүлтэй болоод алгаа хийж чадахгүйсэн болохоор хохирогчийнхоо хувцсыг өмсөж зураг авахснаар дээр үд хийж байсан алхуудаа сэргэн санаж таашаал мэдэрдэг байсан гэсэн аимшигын хариулт өгсөн байдаг. Кинон дэр бол алуурчин хүүн мэдчихэж байгаа штэ тий. Ааран бодит амьдрал дээр Деннис алуурчин байсан гэдгийг гэрийнх нь баригдах хүртэл нь огтхонч гадарлаагүй. За тэгээ нөхөр хамгийн сүүлийн алхаа 1991 онд хийжээд намжин байж байгаад 2004 онд өөрийнхөө өнгөрөө зангаас болж цагдаа нарыг басамжилсан утгатай CD-г явуулсан боловч цагдаагийн мэргэжилтнүүд CD-г шалгаж байгаад устгасан файлуугааг олж мэдээ шалгаа үзтэл өөрийнх нь явдаг сүмийн нэр олдсон байгаа. Ингээд сүмийг шалгаж байтал сүмийн дэд ерөнхийлөгч Деннис Рейдер гэх нөхөрт олон жилийн өмнө алуурчны унж байсан харанхуйтай Jeep Cherokee загварын машин байсан нь цагдаа нарын анхаарлыг татсан юм байлээ л дээ. За ингээд мань нөхрийн DNA-г олон жилийн өмнө алуулсан хохирогчоос олсон DNA-тэй тааруулахад яг цав таарч мань нөхөр болтох аргагүй болон хэрэгэ хүлээсэн юм байлээ. Нөхөр нь цуута алуурчин байсныг мэдсэн эхнэр нь тэр дороо салж хүүхдүүд нь овгоо солон олонний нүднээс намгүм амьдарч байгаа бөгөөд энэ алуурчин 10 эмэгтэйг алсан гэм буруутай тооцож 175 жилийн хорхил анаасан бөгөөд энэ нөхөр одоо 81 нас хүрч байгаа ч угаасаа ялаач дуусгаж чадахгүй шоронд хорвоог орхих нь ойлгомжтой. За тэгээ та хэдтэй алуурчинтай холбоотой мэдээлэл хүргэх гээд жоохон норчвуу эсвэл гайгүй юу? За ингээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр бай guys.